Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын хулгайн гэмтрэхтэй тэмцгэлцсэн албаагчид зоч дуудалд байрлаж 20,000 төгрөгийн дэвсгэртээр 20 гаруй сая төгрөг хуурамчаар үйлдвэрлэж Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүр түүц мод нүүрс хуваараа зарж борлуулдаг иргэдээс эд зүйл худалдан авах замаар мөнгөн дэвсгэртийг солиулсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Өмнө бас мөнгө хуурамч мөнгө хийх гэмтрэг үйлдэлд тухайн гэмтрэгээр ял шийтгэж хэлж ирсэн ОГ-ийн хоёр этгээдийн маань дайшлан баримтж ажилласан байгаа. За тухайн этгээдүүд нь 17 он гараад өршөөлөө хуулиас суулгахтаа тэрнээс хойш нийтдээ 3 сая гаруй төгрөгийн 20,000 төгрөгийн дэвсгэрт хэвлээд Улаанбаатар хот бол орон нутгуудаар дараагаад гүйлгэнд оруулаад тухайн гүйлгэнд орсон мөнгөн дэвсгэртүүд банкн дээр очиод банкны хяналтын машин дээр чинь банкны ажилтнуудын бас баригдаад цагдаагийн байгууллагууд орж бүртгэгдээд нийтдээ одоогийн байдлаар 100 гаруй гэмтрэг бүртгэгдсэн байгаа. Үйлдэлийн аргаар дүүргүүдийн цагдаагийн хэлцүүдийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн гэмт хэргийг судлан үзэхэд хуурамч 20,000 төгрөгийн дэвсгэрт илэрсэн 88 гомдол мэдээлэл бүртгэгдэж 13 гомдлыг татгалзаж 75 гомдол эрүүгийн хэрэг үүсгэн эзэнгүй шалгагдаж байсныг иргэн ОУН-аар бүлэглэн үйлдсэнийг тогтоогод байна. За иргэд маань хуурамч мөнгөн тэмдэгтийг танихад бол цаасны хэлбэр хэмжээ мөн сериал дугаар банкны дээр мөнгөн тэмдэгтийн дугаар энэ төр нь харагдах байдал энэ төр нууц аюул байдал нь өөр. За нөгөө нь ялцсан утас гэж ярьдаг мөнгөн дэвсгэр дээр байдаг. Тэр утас маань тухайн этгээдүүдийн үйлдлийн арга дээр бол байдгүй. Тэгэхээр иргэд маань тэрийг анзаарахгүй авдаг. Тэгэхээр мөнгөн тэмдэгттэй харьцаж байгаа хүмүүс маань тухайн мөнгөн тэмдэгтүүдийн банкнаас гаргасан стандарт одоо Монгол банкнаас гаргасан мөнгөн тэмдэгтийн нууц аюул байдал тэр стандартыг бас ороод үзэх хэрэгтэй. Ямар нууцлал аюулгүй байдал мөнгөн дэвсгэртэн дээр байдаг тэгээд тухайн хэмжээний бэлэн мөнгө 20,000 төгрөгийн дэвсгэрт авж байгаа иргэд маань мөнгөнүүдээс тийм мөнгөн дэвсгэрт илэрх юм бол бас цагдаагийн байгууллагууд дүүргэн шуурхай мэдэгдэх гэмтрэг үйлс этгээд юм дүүргэн шуурхай олж тогтоох тус нэмэр болно гэсэн үг. Тэр мөнгөн дэвсгэр.